Сайн байцгаана уу. Өнөөдөр 26 оны 4-р сарын 2. Тэгэхээр энэ удаад хэдүүл арай өөр зүйлийг залгаж холбож туршиж үзнэ. Юу гэхээр зөвхөн Apple-ийн үйлдвэрлэлийн систем дээр ажилладаг AIMS-NX AX360M гэх вершн харгалздаггүй холбогчийг энэхүү M1 рүү залгаж stand-off гэдэг тоглоом дээр тохиргоо хийх гэж үзье. Вершн харгалзахгүй гэдэг дээр нэг илүү дэлгэрэнгүй тайлбар явуул. Тэр юуг яриад байна гэхээр таны ашиглаж байгаа Apple-ийн үйлдвэрлэлийн системтэй төхөөрөмж одоо утас iPad юу вэ те? Тэр нь апдейт хийсэн байна уу, хийгдээгүй байна уу огт хамаагүй. Жишээлбэл энэ залгах гэж байгаа iPad нь өөрөө 21 оны 5 дугаар RAM Pro үйлдвэрлэлийн системийн хувьд OS version 26.3 нэгтэй байна. Харин бидний тайлбарлаад байдаг линза дөрөв ажилтдаг iPad нь бол тусгаасаа iPad байдаг. Ягаад гэвэл энэхүү хувилбар нь бага байдаг нэгдүгээрт, хоёрдугаарт нэмэлт програм суусан байдаг. Тэгэхээр AX360M гэх энэ холбогч нь өөрөө зөвхөн аппликейшнээр Geek Gamer гэдэг аппликейшнаар дамжаад та ер нь бол хүссэн тоглоомоо тоглох боломжтой тохиргоог нь хийж л чадвал энэ холбогч нь бас нэг давуу тал нь өөр дээр бүх оролт гаралтаа шийдээд өгчихсөн байдаг. Хоёр төрлийн чихвч, keyboard, mouse-а залгаад энэ дээрээс дата болбол болон давхар цэнэглэх үйлдэл нь явж байдаг. Араас нь тоог өгч нь өөрөө хосолсон гормоор ажилладаг Bluetooth болон шууд гэсэн. Үүний дашрамд хэлгээд энэхүү холбогчийг манайхаас худалдаж авсан хэрэглэгч нартай нэг зүйлийг хэлгээд та бүхэн програмын шинжилгээ тогтмол шалгаж байгаарай. Зааварчилгаа бичлэгэн дээр бол би бас тайлбарыг нь өгсөн байгаа. Тэр юу гэхээр app руу ороод дээдлийн холбогч дээрээ дараад device upgrade гэдэг ийшээ дарж ороод хэрвээ энэ дээр одоо update гэсэн бичиг гарч ирсэн байвал сүүлийн үйлбэр орж ирсэн байна гэсэн үг шүү. Тэгэхээр эдний шинжилэлүүдийг бид нар заавал татах ёстой. Яагаад гэвэл алдаануудаа засаад сайжирсаар байдаг. Апдейтыг бол энэ ногоон дээрээ дараад баруун талын confirm гэдгээ дарчин. Тэгээд энэхүү процесс хийгдэж байх явцад ямар нэгэн холболтоо салгаж залгаж болохгүй. Бас нэг давуу талтай нь энэхүү програм нь өөрөө шинжлэгдээд англи хэл дээр болсон мөлий. Тэгэхээр биднэрт тохиргоо хийхэд илүү дөхөн болж өгсөн санагцсан. Тэгэхээр бидний хувьд тохиргоо хийхэд тулд customization буюу дэлгэцний даралтууд руугаа орж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр байгаа даралтууд дээр үсэг зоож өгнө гэсэн. Мөн ялгаагүй нөгөө тоглоомынхаа app руу Geek Gamer руугаа ороод бидний хувьд бол дурын тоглоом дээр тохиргоо хийх боломжтой байдаг. Миний зүгээс нэмэгтээр нь дараад stand-off-ыг нэмсэн байгаа. Тохиргоо тоглоом болгон өөр өөрийн тус тустай тохиргоотой байдаг учраас холилдохгүй. Бэлэн цаанаасаа default өгөгдөл бас байдаг. За тэгэхээр тохиргоогоо хийцэн байгаа. Миний зүгээс ямар шүү даралтууд үсгнүүд дээр ямар даралтуудыг өгснийг нь хамтдаа сонирхож үзье. Эхний ээлжинд тренинг полиграм юу лээ? Тийш нь орж үзье. Полигон. Ерөнхийдөө Counter Strike-тай их төстэй тохиргоо хийсэн байгаа миний зүгээс. Хамгийн ихэнд буу бол тодорхой тийм нэгin тон дээр байгаа. Давхар энэ хамгийн чухал зүйл нь энэ joystick-ын дээр байдаг. Линза дөрөв дээр яг нөгөө stand-off тоглох гэхээр энэ хөдөлгөөн дээр joystick алтаад байдаг. Явж байгаад гинт хөдөлгөөн олчдаг W-ийг дарахц ч юм уу тийм. Тэгэхээр joystick-ын дээр миний зүгээс нэг тохиргоог маш чухалчилж хийсэн юу вэ гэхээр ингээд одоо бол юу стандарт хөдөлгөөнөөрөө чимээ гаргаж явж байгаа. Яг энэ тоглоом дээр бол нөгөө sprint гэдэг нөгөө чимээгүй алхах shift-лдэг гэж ярьдаг да. Тэр тохиргоог нь нэмэлтээр хийж өгсөн. Тэр юу вэ гэхээр энгийнээрээ бол WSD ингээ гүйдгээрээ гүйчин shift дарахаар одоо энэ joystick-ын дээр илүү харагдж байгаа бох би жоохон ойртуулъя. Одоо ингэж гүйж агаад shift-лэхээр keyboard-ын дээр shift үсгээд дарахаар шууд удаашрж өгч байгаа. Joystick-ийн хөдөлгөөнийг харж байгаа бох тий. Ганц дутагдаад байдаг байсан тохиргоо нь бол энэ. Тэгээд keyboard-нууд дээр бол даралт нь бол тодорхой нэг дээр
буу, инспект хийхдээ дахиад нэг дарна, 2 дээр гар буу, 3 хутга, 4 дээр болохоор нейдийг нь ингэж нейд смот моолыг нь дугууруулдгаар хийсэн байгаа. 5 дээр цүнх шууд нээгдэнэ. Дотроос нь юм авах бол энэ голынхоо курсор дээр голынхоо маус 3 дээр дарахаар курсор буюу энэ сум нь байнгын ашиглах боломжтой байдаг. Доогуур болохоор C суудаг үйлийг болохоор C дээр тавьсан байгаа. Суух үйлдэл дээр давхар нэмэлт тохиргоо хийж өгсөн юу вэ гэхээр дараастаа байхад суун авангууд л босно. Тэгэхээр нэг дарчаа суугаа заавал босохдоо дахиж дарах шаардлагагүй. Хөдөлгөөнтэй буудгаад одоо хөдөлгөөнд хязгаар болохгүй маягаар хийж өгсөн. Space бол үсрэн, space-ийг бол зүгээр яг ординоор нэгээд өгсөн байгаа. Энэ маусны урд дээр дарахаар market-ийг өгсөн. E үсгэн дээрээ diffuse бомб салгана. Тэгээд F дээрээ болонгууд drop хийн. Одоо буугаа сольдог, газраас юм авахдаа F үсгэн дээр дарж байгаа. Бусад нэг нарийн тохиргоо хийсэнгүй, миний зүгээс яг энэ тоглоомыг тоглож үзэж байгаагүй, тоглодоггүй болохоор бас зарим зүйлийг дутуу хийсэн байж магадгүй. Бууддаг бол тодорхой тавигдсан байгаа. Бууддаг, дуранддаг, маус 1, маус 2 тэр. За ерөнхийдөө л нэг иймэрхүү элементарны тохиргоотой миний зүгээс авч үзэж байгаа хамгийн чухал зүйл бол энэ shift-ээр удаан алхах. Одоо хэдүүл хамтдаа нэг матч дарж үзье, dead match. Ямар ч нэг dead match руу орчлоо. Тэгэхээр түрүүний тохиргоонууд нь хэр амжилттай болж байна, ямар нэгэн гачигдал дутагдлалтай байна уугүй юу шалгаж үзье. Одоо энэ хүүхэд залуучууд бол ихэвчлэн энэ тоглоомыг л PUBG гэхээс илүү энэ тоглоомыг их тоглодог болцоо харагдаад лээ. PUBG үзнэ. Keyboard mouse-аар тоглохоор миний ойлгосноор энэ бас нөгөө BlueStack дээр эмулятор маягаар компьютероос тоглож болд юм байна гэж мэдээлэл авсан. Үнэн эсхийг нь бас хэлж мэдэхгүй байна. За тохиргоо бол ер нь бол их гоё оршиж байна. Тэгээд яг энэ хүү линза 4-ийг бодоход ялцчихгүй joystick-ийг алдаад байдгүй юм байна. Тэр нь хамгийн том давуу талтай. Тэгээд энэний яг ямар тохиргоонуудыг яаж хийсний зааварчилгааг нь манайхаас холбогч авсан хэрэглэгч нар чатаар орж ирээд линк аваад YouTube линк аваад яг дагаад тохиргоогоо их боломжтой үргэлж хамт байдаг. Та бүхэнд баярлалаа. Цаашид өөр ямар тоглоом дээр иймэрхүү тохиргоонууд хийж болохоор энэ тэрийг миний зүгээс боломжтой бол тестлээд үзнэ. Гэхдээ ер нь бол нийтлэг масс нь хаана тэр тоглоомнуудын тохиргоонуудыг нь хийх бодол байгаа. За би бол энэ дээр хүн онохгүй байна. За бай.